байцгаана уу? За өнөөдрийнхөө бичлэгээр болохоор 1000 км-ийн танаас буюу хөвсөл аймнаас үлдсэн мусмаг хоёр найзтайгаа тэршин хамт номын талаар ярилцж байна. За энэ хоёр маань болохоор ах нь Эрхэм баяр 11 настай. Дүү нь Ямбаяр 11 настай. За эхлээд Эрхмээс эхэлж. За Эрхмээ бол ямар ном уншдаг вэ? Адил явдалтай ном уншдаг. Яг ямар ном уншиж байна вэ? Нэрээ нэгсэн хоногдож Өчигний өөрсдийн тухай бас нэг ном уншижсэн. Уншсан номнуудаас нь хамгийн их таалагдсан ном юу вэ? Хамгийн их таалагдсан ном ингээд Чингис хааны олон туужтай номнууд гэдэг тэр туужтай ном таалагдсан. Ер нь номоо хэр хугацаанд хэр удаан уншдаг вэ? Ерөнхийдөө бол нэг хоног хэрэг үздэг. За тэгвэл дараа нь Бямбар орё. За Бямбар болохоор ямар ном уншдаг вэ? Манга уншдаг. Тэр кондээс хамгийн таалагдсан Манга дундаас хамгийн таалагдсан юу вэ? За тэгвэл хамгийн таалагдсан номных нь яг гол үйл явдал юу вэ? Гол үйл явдал нь ингээд Монгол газруудтай алдахгүй тул тэмцэж байгаа үйл явдал. Надад болохоор тууштай бас шамдрахгүй. Яг зөвхөн яг хамгийн их таалагдсан номноос яг юу болчих ямаар яа? Юу байж гисэн бэ? Тэр манганаас супи тууштай тэр шамдрахгүй байсан. Яхара нэг Чингис хаан гэж ирсэндээ ирчээгээд бичих юм уу зөрсөндөө өгөн гэж юу. Манай хоёр ахтаас өөрөөс нэг нь болохоор ингээд яг Монголынхаа түүхийн тухай нөгөө нь болохоор гадаад цохолностэй манга. Тэгээд та хоёр одоо яг ингээд унсан амнасаа ингээд амьдралдаа хэрэгжүүлж байгаа юм. Тэгээд үеийн сончтой зүйлсэн. Үгүй юу. За. Тэгээд та хоёр минь ингээд номынхаа талаар надад ярилцсанд баярлалаа. Тэгээд баяртай. Бид гурав хамтдаа хоол идээд тоглоомор тоглоод мөн номынхаа талаар ярилцаад үнэхээр сонирхолтой байлаа. Та хоёртоо баярлалаа. Дараа дахин уулзъя. Баяртай.